За сайн байцгаана уу ингээд подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор манай Дархан уул аймгийн Ардсан намын гишүүн Ган болдох маань хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Чамч гэсэн өдөр. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн бас энэхүү ярилцлах боломж олгоод бас ингээд бас хаас Дарханаас ингээд зөөд ирсэн баярлалаа. Урилга хүлээ аваад. Энэ Дарханы сонин сайхнаас ер нь жоохон яриа эхлүүл ярьж байна. Одоо Дарханаар юу вэ? За Дарханаар одоо юу хөө одоо намын хувьд бол яг дотоод сонголтын үйл ажиллагаа яг явж байна. Одоо хэдхэн хоног үлдсэн. Нэлээл ачаалттай. Божигнаатай. Тэгээд зорж ирсэн шалтгаан бол тодорхой. Бас чамаа бас ийм маш их хайтай хаан подкаст хийгээд бас яг манай намд бол одоо энэ тал талаасаа бодол санаа сонсож явах зэчгүй шаардлага бол нэлээд толцсон байгаа учраас бас ингээд урьж оролцсонд баярлалаа. Бас бодол санаа олцсон гэд. Зөв. За тэгэхээр ингэдгийг. За амаагүй. Тэгээ хоёулаа энэ бол аль болох чөлөөтэй л зүгээр өөр өөртөө нь байр суурийг солилцсон. Хин нэг шүүхгүй, хин нэг одоо за мэдээж шүүмжлэл байна. Тэгээ аль альнийхаа байр суурийг солилцъя гэдэг зорилготой л яг би энэ подкастыг хийж явж байгаа. Тэгэхээр миний нэг асуулт ингэж эхэлдэг. Одоо Гамбол гэдэг хүмүүс одоо ингээд янз хүмүүс үзэх бах тий. Тэгэхээр ямар хүнтэй ярилцаад байгаа юм тий? Гамбол гэдэг хүн яг ямар мэрэгчлээ да нутаг ус нь хаана гэдэг ч юм уу нэг иймэрхүү нэг асуултаар хоёулаа яриагаа эхлүүлээ. Тэгээ цааш нь жоохон устын сэдвээр орё гэж бодоод байна бэ. За би Дархуул аймгийн Шарангол сумын суманд одоо уг нь бол Улаанбаатарт төрсөн. Тэгээ ээж аав бол илгээлт хийзэд Дархуул аймгийн Шарангол сумаас дохоо орохтой л одоо тэнд амьдарч өссөн. Дархуул аймгийн Харьяат. За мэргэжлийн хувьд бол эрхцүүч эцэг сургуулийг төгссөн, хууль мэргэжлэр төгссөн. За ийм л хүн байна. Ардсан намын гишүүн. За хүүхний тал за хуульч мэргэжилтэй юм байна. За хоёул ингээд цаашаа яриандаа явах ингээд хууль зүүн талаар юм яригдах байх гэж би бодоод байна. За Ардсан намын гишүүн. За би ч гишүүн, та ч гишүүн. Тэгэхээр миний одоо асуулт яагаад энэ намыг сонгох болчих вэ? Ер нь хизээнээс яг энэ яг албан ёсоор Ардсан намын гишүүн болов. Тэгээд яагаад заавал Ардсан нам гэж одоо сонголтууд бол биднэрт бол олон байгаа даа шүү дээ. Улс төрийн сонголт. Гэдэг талаасаа. Тэгээ би өөрийнхөө сонголт яг Ардсан намыг сонгосон сонголтоо их сони хийсэн. Тэгээд ерэн зүгээр одоо боддیں۔ Ер нь оршил болгоо хэлэхэд ер нь Ардсан намын гишүүч ер нэг тийм сонгож монгоод байгаас илүү бас яг юм төрмөл өгдөлтөө эсвэл бодол санаа нийгмийн хувьд бол ер нь эснээсээ ингээд бараг төрхтөө өгдсөн юм шиг. Миний хувьд бол тийм байсан. Би чинь Шарангол сумын өнөөс эцэг сургуулийн 4 он төгсөөл Шарангол сумд очсон. Одоо яг өмнө хэлэхэд нөгөө мэрийн зарчим гэдэг шиг яг сумаас би ажил амьдралгаа гараа эхэлсэн. Тухайн чи эцгийг төгсөөд юу яаж хахад манай эцгийн багш нар доктор профессорууд та хэд бол одоо хуульчаар бол Монгол улс цангацсан байна. Хуулийн салбар бол тэр чигтээ цангацсан. Ийм үед одоо та нар бол төгсөж байгаа нь бол та нарт маш давуу. Тэгэхээр Улаанбаатар 9 дүрхтэй дүүрэг болгож хүүхдээ прокурортой цагдаатай одоо бүх шатны одоо төрийн байгууллагатай. Тэгэхээр та нар ер нь хамгийн багадаа бараг 50 өргөдлөвчээд 50 газар тарахад бараг сарын дотор ажилд орох ийм боломжтой цаг үед байна гэдэг. Тэгжсэн тэр үед бол би яг эсэргээрээ нутаг руугаа Шарангол руугаа явжсэн. Сум руугаа. Тэгээд яг бас яг 100% миний шалтгаан гэхээс илүү ээж маань тэнцээ байгаа юм багш. Тэгээд ах トゥ нар маань бүгд тусдаа одоо сум соёл бас өгөө явцсан байсан учраас шууд Шарангол руу явсан. За тэгээд тэнд очиод бол шууд ерөөсөл багийн дарга дээр явж байгаа л анх би ийм хүний хөвгт байна. Энэ багийн иргэн байна гэж ингэж орсон. Тэрийг маань ч гэсэн одоо манай Шаранголынхан маш сайн мэддэг. Тэгэл ингээл явсан. Тэгээд за төрийн ажил хийлээ. Шарангол сумын засаг дарганы тамга газарт хуулийн зөвлөхөр эхлээл ажилд орсон. 98 төрлийн бүртгэлийн хариуцлага. Тухайд Ардсан нам засагласан юм уу? Үгүй Монгол ардын нам. Би болохоор зөвхөн сумын хүүхэд энэ нам мэдэхгүй л явж байгаа шүү дээ. За тэгээд тэндээсээ Шарангол хөвцөд компани буюу одоо Шаранголын уурхай гэдэг том компани руу тэр өч одоо цалин мэлэн бол хэвээр тэр шиг зөрөөтөө тэр би үндсэн цалин 57 мянган төгрөгийн цалин. Одоо хэдэн он билээ тэр чинь? 2005 оны ихэр гэсэн. Оо зөв би юм чинь 57 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Тэгэхэд Шаранголын уурхай 280 мянган төгрөгийн цалин авалж байлаа. Тэр ч одоо тэнгэр газар шиг зөрөөтэй байлаа шүү дээ. Тэгэд Шаранголын уурхай руу хуулийн зөвлөхөр орвол
За тэгэл тэндээс л үндсэндээ яг нөгөө Австрийн намын сонгуул юмуд явдаг, шарангуулын уурхад бас ардчлан үзэс натаа ах нар маш олон байдаг. Тэгээд өөрөө нөгөө нийгмийн яг ингээд хуулийн сургууль сурцсан. Тэгээ өөрөө тэрийн зарчим ингэж явдаг. Ер нь аливаа юм хуулийн дагуу ингэж явах ёстой гэдэг нэг юм том цаасан суурьтай хүн чинь амьдрал дээр гараад ирэхэр чи ингээд бүх юм зөрчилдөөнтэй. Тэгэл эндээс ингээд нөгөө тэрэндээ гаргаж байгаа хөв хүний одоо эго гэдэг юм уу, шийдэл гэдэг юм уу, шийдвэр гэдэг юм уу гэж зөрчилдөл эхэлж ирсэн. Тэгэл ер нь бол ийм байх ёстой гэдэг зарчим руугаа их хазаагаал. Тэгэл тэрийг анзаарал явахаар нөгөө үзэл санааны ишиг ингээл баруун тишгээ хазаагаал ингээл хэлж ирсэн. Тэгээ тэрийг мэдрээл анзаарал явдаг. Тэгэл ер нь бол ардчилсан намын үзэл санааг ерөөхдөө. Яасан тэр үед намайг одоо тэгэхээр ер нь 2004 онд яг аль биесны гишүүн. Үгүй. Тэр үед ерөөхдөө ингээ үзэл санаа сууж байгаа. Ерөөхдөө судлаа гэдээ яваад байгаа байхгүй. Тэгээ 2008 онд би Дархуул аймгийн засаг дарганы дамган газрын аймгийн хууль зөвлөлтөөс гараад одоо юунд хувийн компанид орсон. Тэгээд тэнд одоо энэ Дархны ардчилсан намын дарга болсон Хамтлаг гэдэг ах байдгийн тэр хүн намайг анх компанид ажиллаж байхад чи Дархан сумын сонгуулийн орон нарийн бичгийн даргаар ажилладаг гэж гэл. Тэгэл тийшээ ерөөхдөө нэг дотор угаасаа нэг тийм юу байсан учраас тийшээ сонгож очиад орвол тэгэл тэндээс чинь тэгээ шууд нэг ардын толгойд орчих. Тэгээ шууд намын гишүүн болоод. Тэгээд намын гишүүн болоод намын орооны гишүүн болоод. Тэгээ 2008 оноос хойш үндсэндээ өнөөдөр хүртэл. Ардчилсан намын гишүүн. За 2008 оноос хойш яг Дархандаа тий. Дархандаа явж байна. Тэгээд Дарханы тухайн нөхцөл байдал тий. Одоогийн нөхцөл байдал хоёртоо ингээ хоёрын жишээ дээр бол танд энэ ямар санагдаж байна? Одоо Дарханы тухай юу, улс төрийн тухай юу, намынхаа тухай юу? Яг нам дотроо гэсэн үг тий. Дархан гэдэг чинь бас л Монголын одоо хоёр дахь хот гэж явдаг. Хоёр дахь гурав дахь нь, хоёр дахь нь хаа тий. Хоёр дахь нийслэл гэж явдаг өстэй. Наад чинь бол их гоё асуулт байна. Ерэн зүгээр бас саяхан харьцуулж бодож ирсэн. Яагаад гэвэл сая шинэ дүрэн батлагдсантай холбоотой бодож ирсэн. За тэр үед бол харьцангуй нэг тийм бас Дарханд чинь усын хүлэн гişүүд гардаг. 2-3 аач гарчдаг. Сайттай бол сайттай, гişүүтэй бол гişүүтэй. Дээрээс нь дөрмөн өөрөө анхан шатны нэгж дээрээ бүх асуудлыг шийддэг нэгсэндээ өвбөхөө байсан ч гэсэн тэнцэнэ ороод бүгдээрээ хэрэлдэж байгаа нэгнийг сонгодог. Намын орооны гишүүн байсан ч гэсэн өөрийнхөө дарагтайгаа очиж сайн байна уу та гэдэг өөрийнхөө гишүүдтэй гар өрөө явдаг. Ийм устын тогтолцоос учраас ямар ч тийм нэг маргаан байхгүй нэгдүгээрт. Одоо өнөөдөр хүртэлх хугацаанд бол их юм боллоо шүү дээ. Юусе дээгүүр гүйж байгаа л өвбөхөө очдог, дээгүүр гүйж байгаа л намын дарга бүр гүйцэтгэж болоод ирдэг. Тэгэл ингээл нөгөө нам доторх юм орч ингээл. Тэгэхээр тэр үетэй харьцуулахад бол маш их өөрчлөгдсөн. Дээрээс нь яг жоохон гутанг талаас нь ярих юм бол нөгөө Монгол улс гадагшаага ингээд нөгөө тархиа нөгөө улс орон одоо дайны байдалтай гэдэг юм уу зөрчилтөө хөгжил сул дараа болоод ирэхээр нөгөө тархин гадагшаа урсдаг гэдэг шиг ардчилсан үед бол сая үндсэндээ яг тэр 2008 оноос хойш өнөөдөр хүртэл хугацаанд бол маш их дотоод зөрчил тэмцэл манай Дарханы явж штэ. Тэрнээс үүдээд нэлээд тийм нөгөө гişүүд нь одоо ингээл нөгөө тодорхой хэмжээний өөрсдөө мэдлэг боловсролтой тодорхой хэмжээний наанд үр гүйцэтгэх, ирээдүйд гүйцэтгэх байсан юм хүмүүс чинь ингээд ажим ажмаар холдоод тэмэл болж байна. Тэгээд саяны энэ дөрвөн үндсэндээ бол яг тэр үеийн буцаад яг нэг анхан шатны нэгж дээр бүх эрх нийтлийг авчиж байна. Үнэхээр одоо яг хэрэгжээд явж чадвал одоо жирийн гişүүд өөрсдөө удирдлагаа сонгох, өмнөхөө бодлогыг тодорхойлоход оролцох юм боломжийг өртүүлж л гэж харж байна. Тэгээ хоёул яг одоо энэ дотоод сонгуулийн талаар энэ тусдаа яриа. Дарханд ер нь ардчилсан засагласан он жилүүд байгаа юу? За яг 90 оноос хойш 96 онд хагас гэж ярьдаг. Тэгээд бас дотроо зөрчилдөөнтэй болмоос бас засаг алдаж ирсэн. Ингээ хамтарсан засаг бас тухайн үед тайлбар хийгдээ. Тэгээд засаг алдаал хоорондоо бас юм болсон байдаг. За 2000 миний мэдж байгаагаар 2015 онд нэг иргэдийн урлаа авсан. Иргэдийн урлын дарга авсан. Бас л одоо бас хамтрал юм. Ардын намтайгаа. Бүрэн гүйцэд биш. Тэгэл бас л дотоод зөрчилдөөнөөс бол. Тэрнээс бол яг бүтэн ингээд яг өөртөө засгаа барьж ирсэн түүх бол байхгүй. За манай яг сэлэн мэлэг шиг л юм байна тий. Тэгээд нэг ийм түүх байдаг шүү дээ. Дарханд 20 оны сонгуулиуд орлох чадаагүй. Тэрд яагаад би бас тэрийг ингээд яг би нөгөө Дарханы бас намынханд нэг ойл биш болохоор яг нэг асуужсэн яг дотроо бодож явсан болохоос нэг тийм асуух тийм шалтгаан гарч байгаа байлээ. Тэгээд
одоо яг нэг шалтгаан гарсан юм чинь асууж тийм болоод байна. Тэгээ 20 оны сонгуул бол яг би бол одоо тэрийг маш тэрэн дээр бас л харамсал явж байгаа юм шиг. Миний хувьд бас харамсалтай байхгүй шүү. Ер нь тэгэл ялангуяа хөшин залуу гэхгүй хүн улс төр хийж байгаа хүмүүс чинь бүхэл бүтэн 4 жил нөө наадам нэг л болдог гэдэг чинь тэрийг хүлээж байгаа юм шүү дээ. Хүмүүс шүү дээ 4 жил. Тэгэхээр тэрэн дээр яг миний хувьд бол ойлгосноор тухайн үед нөгөө аудитын газраас нөгөө тухайн шатны намууд руу бичиг явуулдаг шүү дээ. Тэдний дотор одоо ийм дансны хоолгоомолгын юугаа өгөр. Тэр нь уг нь бол тэр зөрчилтэй хийж ядаад байх юм биш. Яг албан бичиг өгсөн тэрэнд банкныхаа дансны хоолгойг холбоорлол өгөөд явуулчих нэгдүгээр тийм асуудал байсан юм байна лээ. Тэгээ тэрийг хэрэглэх газар дээр юм уу хаана юм тэр бичгээ одоо сонгуулийн үедээ яг давхцсан таарсан юм байна лээ. Тэгээд тэр бичгээ хараагүй юм уу үзээгүй юм уу хугацаа алдсан. Тэрэн дээр нь мэдээж нээдгэлээ. Тийм хэмжээгээр астри юм хэрэгчд бол тэгэл тоглолт дээр л тоглолт нь шүү дээ. Тэгэл танах энийг өгөөгөө тэр нь ялчгүй цагаан дээр хараад бичсэн асуудал. Тэгэл явсан да. Харин би яг тэр зүгийг сонсч ирсэн юм байна. За тэгэхээр одоо хоёлоо юу яа? За дархны хувьд бол нэг ийм хүн процесс болжээ. За одоо хоёулаа үндсэн гол сэдв өнөөдөр яг арчсан нам дээр 2025 онд бүгд мэдж байгаа цогт гэрэл гэдэг шинэ намын дараахтаа болсон. Тэгээд дөрмөө шинжилсэн. За дээд жууфан бүртгэжлээ. За тэгээд одоо нөгөө намын шинжиллийн нээлттэй зэгцтэй арчилсан нам гэдэг урайтай одоо шинжилгээ өрнөж штий. Одоо энэ шинжилсэн бүртгэл маань эд явагдаж байна. Одоо багш өндөрлөх юм бүртгэл дуусах шат руу орж байна. За түрүүн та яг ярианда яг энийг цохолгоо орхисон. Одоо яг тэрийг ойлоо өргөжлүүлж бодоод байна. Яг энэ намын шинжилгээг одоо ойлоо 35 жилийн гэхээсээ илүүтэй саяхан болж исэн процесс одоо 24 оны өмнөх процесс ч гэдэг юм уу те. Эсвэл нөгөө 22 оны 20-оос 23 оны хооронд нэг тийм үйл бүтээгний асуудал байдаг шүү дээ тийм. Тэр асуудалтаа бас жишээд тэгээд энэ шинжилэл яг юугээрээ даваа талтай юм тий. Энэ шинжиллийн аян яг юугээрээ энэ арчсан намд хэрэгтэй гэдэг талаасаа хоёул байр суурь солилцъё гэж бодоод байна. За яг ер нь сая одоо ингээд би өнөөдөрхөн залуучуудаа бас ярьчлаа. Энэ удаагийн дотоод сонгуул гадагшаа одоо юу гэдэг 24 оны улсын хурлын орон нутгийн сонгуул боллоо. Эндээс бас нэг ялгаатай нэг л юм харагдаж байна. Яг цогтгол дараа шинээр сонгогдсон. Нэг ялыг ялчилсан гэсэн нэг юм даргын үйлдэлүүддэг шүү дээ. Тийм юм бол харагдаж байна гэж бид нар ярьжсэн байна. Харамсалтай нь бол сая өнгөрсөн 24 оны сонгуульд бол маш тодорхойгүй ингээд яг хизээ илэг үзүүлэх гээд байгаа юм тий. Яг ямар алхмаар бид нар ялах юм гэдгийг дээрээ ч юм ярьдгүү, тэрийг нь хүлээж дунд шатандаа ч юм ярьдгүү, доошоогоо ч юм учир битүүлэг явсараа л орлоо шүү дээ. Энэ удаагийн энэ улсын улсын хэмжээний сонгуул биш ч гэсэн дотоод сонгуул ерөнхийдөө энэ одоогийн намын бүтэц удирдлагуудын бол гарч байгаа бодлогыг ингээ анзаархад бол яаж игээд гишүүдийнхаа тоог тэгээд энэ гишүүнчлийнхаа дунд чат анхан дунд чатаа сонгох дээр хүртэл ингээд яаж игээл нэг 28 оны өмнө 27 оны өмнө бэлтгэл ажиллаа маш сайн хийчихсэн, ялчилсан гэсэн хандлагаас уншигдж байна гэж харж байгаа. Тэгээд бас тэрэн дээр бол талархаж байна. Одоо нөгөө манайсийн хувьд бол нөгөө задуулцсан хүмүүс чи жоохос юм хий гахаар бас их гэгээтэй маятайгаа харж байгаа шүү дээ. Тэгж харж байгаа. Та одоо дотоод сонгуульд дахин дээр яг ямар оролцоод явж байна юм? За бидний хувьд бол яг ерөөсөө миний хувьд гэх юм уу бас дархандаас арчилснаас тодорхой хэмжээний залуучууд бидний хувьд бол юм жаа. Нэг асуудлыг бол аягүй өнцгийг аягүй зөв харах хэрэгтэй гэж харж байгаа энэ дотоод сонгуул. Ерөөсөө л сонгуул эхлэхээр л манайханд харагддаг ганц юм хэн дараа болох вэ? Анхан дон чатанд те хэн өвбөхөө болох вэ? Ерөөсөө л хэн дээшээ явах уу? Хэн дараа болох вэ гэдэг юм. Яриа хамгийн наацлах гэдэг. Тэр яг энэ удаагийн энэ дүрм өөрөө их анхан шат руугаа чигээс их гоё дүрм байгаа гэдээ бид нар хэлсэн. Тэр эндээс бас нэг юм харагдаад байгаа нь бид нар эхлээд даргаа ярьж эхлэхээр л дандаа борддог. Хуваагддаг. Хэн дараа болох вэ тухай гэж эхний ээлжинд энэ 3 сарын 10 гэдэг өдөр хүртэл бүртгэл явагдаад жирийн гишүүдэд бүрэн хамруулах нэг номерын асуудал. Яг үнэхээр өнөөдөр энэ дарахаа батархаа байгаа намын гишүүдэд бүгдийг зөвлөж бүртгэж чадах уу гэдэг асуудал бол намын гишүүдийн энэ намын ирээдүйг цаашаа харъя гэж байгаа хүмүүсийн бүр зүрхэнд байх ёстой нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт энэ ингэснээрээ дараа нэг болох юм гэхээр энэ нам ямар дарахтай байхыг хэн байхыг шийдэх ёстой гишүүд нь шийдэх ёстой байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө даргаыг төрүүлж харахаас илүү даргаыг сонгодог энэ процесс энэ
татаалны элемент буюу яг жирийн гишүүд нь эхний ээлжийн асуудал шүү гэж л харж байгаа. Тэр утгаараа би бол одоо тийм болчих, ийм болчих гэхээс илүү эхний ээлжинд ямарсан процедурын зөв нөгөө мутгын хязгаар гэж болохгүй зөв явах хэрэгтэй. Тэрний дараа бид нар энэ жирийн гишүүдэд сайн бүртгээд анхан шатныхаа сонгуулийг зөв явуулаад дунд чатанда бүтцээ зөв өгсөрч чадах юм бол аянда тэд нар чи орж ирээд хэн дарга байхаа цаашаа хэмнээр өдөртүүл явахаа өөртөө сонгоод явна л гэж харж байгаа. За ингэ шинжилгээний талаараа яг ийм их үү. Мэдээж одоо энэ чинь одоо бол 10 хүртэл бүртгэл явагдсан шүү дээ тийм. Тэгээд тэрний дараа намын хороо ÖБХ ингээл бас л бөөн сонгуул болно. За энэ ч мэдээж зөндөл асуудал өрнөх байх тийм. Тэгэхээр нөгөө улс төрийн нам одоо яг жиг одоо ялангуяа арчсан намгийн хүмүүс сонгож ороод нь шүү дээ тийм. Одоо ингээд шинээр баахан гişүүдл энэ нисэл байгаа харагдаад шүү дээ тийм. Тэгэхээр яг энэ үе дээр хоёулаа яг нэг үзэл санаа ярьчмаар байна. Арчсан нам өөрөө баруун төвийн үзэл баримталтай нам. За та өөрөө сая ярилцлага ихэнд хэлсэн ийм үзэл санаад энэ үзэл санаад нийтгэж би одоо арчсан нам ингээд сонгосон гэж. Тэгээд яг одоо улс төрийн яг сонголт дээр нь үзэл санаа чухал юм уу чухал биш юм уу? Одоо яриулгаа тойрог гэдэг шиг те за тойрохгүйгээр товчгоо хийдгүүгээр эхлээд яварсан хэлжээ. Өөр үзэл санаагүй улс төр гэж байхгүй шүү дээ. Энэ бол нэгдүгээр асуудал. Ер нь яг наадах чи ингээд тойруулаад 2-3 хүн өнцгөөс яриулах зүгээр юм. Юу гэхээр арчсан нам өөрөө одоо яг энэ сонгуул болж байгаатай холбогдуулаад хэлэхэд ерөөсөө намд олон элсэж байгаас ярьж шин хэдхэн өнцгөр элсдэг юм байна. Ерэн зүгээр одоо өнгөрсөн хугацаанд одоо нэг нэг л хэлгээд. За нэгдүгüүрт одоо элсэж байгаа хүмүүс нэгдүгüүрт 28 оны сонгуульд өгсөн. Дээрээс нь ардын нам бол одоо өгөөж ирэх юм байна ч гэдэг юм уу те 28 онд байхгүй юм байна ч гэдэг юм уу гэж харж байгаа бизнес байна уу улс төрийн байна уу тодорхой тоглогч нар бол энэ ширчмтэй зүтгэж байна. Нэг хоёрдугаарт бол яг энэ намыг ингээд те одоо сонгоод шинжилээд өөрчлөлт явахад нь тусдын болчих юмсан гэж бодож байгаа тодорхой төвшний одоо академик байдгийн боловсролтой метод нэг итгэдэг тодорхой хүмүүс бас зарим нь зорж орж ирж байгаа шиг байна. Дээрээс нь мэдээж залуучууд бол бас одоо өсвөсөөгөө бид нар шиг улсууд ч юм бол 90 оноос хойш л одоо тэгэл арчлалын бүтээгдэхүүнүүд ч тийм. Тэр утгаараа бол зас залруулад нэг явчихсан гэсэн юм хүмүүс байна. Тиймэрхүү байдлаар ирэхэд явж байна. Дээрээс нь яг хамгийн хэцүү эрх ашигтай хүмүүс гэж ярьдаг тийм. Эрх ашиггүй улс төрч гэж бас юу байх вэ? Гэхдээ тодорхой хэмжээний хувийн эрх ашиг гэдэг юм бол бүр нэг номерт явж байна. Ийм хүмүүс л ерөөсөө олонх нь болоод ирэхээр л энэ намын дээр доороо тоглолтууд нь нөлөө ордог. Тэр эффектэн доошоо жирийн гишүүд дээр анхан шатн дээр улс төрийн томоохон сонгуулиудад л эффект үзүүлэл тодорхой хэмжээний ялгдлыг авчирдаг байгаа гэж хардаг. Тэгэхээр ер нь одоо би ч бас одоо энэ мөстэй улс төрийн судлалаар бас сурж байгаа. Магистрич. Тэгээд ингээд яг тэндээс ч гэсэн одоо ингээд харж байхад ер нь бол улс төр гэдэг ялангуяа улс төрч гэдэг хүн бол ерөөсөө 100% ямар нэг эрх ашиггүй бүр юу ч байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Бүр тэр эртний үзэл санаа философи нь бол ерөөсөө улс төрч хүн бол нар ховцтой. Ерөөсөө өөрөөс нь өөр юу ч байхгүй бүх эрсэл золиосоо тулцсан байх хэрэгтэй гэдэг ийм философи явдаг шүү дээ. Тэгэхээр яг тиймээ байг л дээ тий. Тэгэхээр өнөөдөр яг үнэн сэтгэлээс энэ улс орн энэ орон нутгаа амьдарч байгаа орчноо өөрчилж ирсэн юм хүмүүс сонгож орж байгаа нь яг өнөөдрийн нийгэмд бол хэд болдоо юм байна. Мэдээж бол улс төрөө өөрчлөлт шинжилгээ гэж бодоод өчнөө хар залуугаас ороод одоо нөгөө манай арсан өвсгөл хийсэн ахмадуудаас эхлүүлээд мань мэтэн дундаас нь орсон хүмүүс эхлүүлээд бодож байгаа хүмүүс мэдээ зөндөө байгаа. Тэгэхээр эндээс бол тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Гэхдээ ер нь бол бодит байдал дээр өнөөдөр Монголын улс төрд бол үзэл санаа гэдэг юм бол уучлаарай л байна шүү дээ. Тийм. Би бол арчсан нам дотор бол өстой цоо коммунист үзэлтэй тий ян байна л хүмүүс зөндөө байна. Ардын намыг ч гэсэн харж байгаа дотор нь бүр таг арчилсан үзэлтэй хүн ч гэсэн дотор нь тоож явна. Тэгэхээр бид нар чинь яг өнөөдөр ингээд нэг ахуйтайгаа зурладаг улс төртөө сонгогддог систем нөгөөсөө тэгж үзэл санаа харддаг. Тийм сонгогч нартай уулзраас өнөөдөр үзэл санаа бас яг толтол явахтаа бас арай л болов. Би одоо ингэж бодоод одоо ингээд яг энэ шинжилсэн бүртгэл явагдаж байгаа энэ үед дээр бид яг миний жоо шүүмжлэлтэй харж байгаа тал нь юу гэхээр яг үзэл санаагаа уулнгийн улс төрийн зөв замнал нь яг үзэл санаагаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл байх хэрэгтэй шүү дээ. Би бол тэгж боддгийн.
Тэнгүүл уул нь одоо ардчилсан намайг тэр үзэл санаагаа түгээж тэрэнд нь ингээд хүмүүс хөтлөгдөж бол энэ нам татагдах хэрэгтэй юм болов уу хараад байна. Тэнгүүл манай намын одоо ингээд сошиал юм ингээд нийт сурталж байгаа зүйл нь ерөөсөө тийм харагдахгүй. Яг нэг тийм нэг бэлэг тэмдэг төдий чим шиг гэргээгээ нэг сурчилсан гэх юм уу. Жохо хөөрэ. Тий, ер нь нэг тийм хуучны хим маягийн яг шин чанараа ингээд агуулсан. Тэгээ нөгөө яг бидний үндсэн философи буюу бидний яг тэр үзэл санаа уул нь бол ардын намаас ялгарх хэрэгтэй шүү дээ тий. Ардын нам чинь зүүнийх энэ төрийн оролцоо тий. Энэ байх хэрэгтэй. Тэгэл татвар ер нь бол байх хэрэгтэй, өндөр байх хэрэгтэй гэл тий. Нэг ийм их юм байхад бид нар бол тэрний эсрэг үзэл санаагаа яг ингээд нийгэмд илэрхийлээ. Тэр нь ингээд цуурайтай хүмүүсийг чихэнд очоод тэрийг сонсож тэрэнд итгэж байгаа хүмүүс нь манай нам руу татагдаад орж ирэх тиймэрхүү PR гэдэг юм явах ёстой болов уу би хараад ингээд сая бараг сар боллоо шүү дээ шинжилсэн бүртгүүлж. Тийм буйг би бол яг үнийхэд нэр олж харсангүй. Гэтэ энэ яг миний шүүмжилж байгаа. Магадгүй дарга нь юу бодож байгааг би мэдэхгүй. Хоёулаас мэдэхгүй байна. Тэг яг миний шүүмжилж байгаа тал ингэж харагдаад байгаа юм. Тэгэхдээ төв намыг хүлээх биш салбар хороонууд биш үү? Одоо жишээ нь дарах. За би жишээ одоо ингээ Баянгол дүүрүүд дээр явж чинь жишээ нь тий. Ингээд энэ хүмүүс маань яагаад энэ ажлыг хийхгүй байгаа юм бол гэж би бас тэгж харддیں۔ За нэгдүгürt одоо би төв намаасаа заавал чиглэл авах шаардлагагүй ажил гэж би бодоод байгаа шүү дээ энийг. Яг нь ер нь юм байлээ. Одоо ингээд би бол дунд чатанд бол маш олон жил бас залуучдын байгууллаганд ч байлаа гэж байна. Тэгээд яг ингээд Монголын нийгэм өөрөө одоо хоёр хувааж ярихгүй болохгүй. Эхлээд бид нар яг улс төрийн онлын үед гэх юм бол ардчилсан намын яг энэ чиг баримжаа ямыг иргэдэд яриад байгаа юм бол өнөөдөр манай Монгол ардчилсан үзэлтэй хүн гэдэг юм уу те ардчлалыг хүлээн зөвшөөрдөг хүн ардчилсан намыг сонгодог хүн гэх юм бол айгүй хэцүү яг бодит байдал дээр яг тэр онлайн яриа явах юм бол гэтэл нөгөө талдаа монголчуудын өөрсдийнх нь бүр юм суур философи нөгөө хөрчлөөний үзэл айгүй өндөртэй уулын тийм өндөртэй тэрийгээ дээрээс нь бид нар яг 90-ад оны үед орж ардчлалыг одоо ардчилсан хувьсгал байгуулах тэр бол Монголд авчирсан зүйл маш их. Гэхдээ нэг зүйл нь юу юм гэхээр манай Монголд ер нь бүх энэ өнгөрсөн 30 жилд яагаад алдаа гараад байгаа гэхээр тогтолцооноос илүү ганцхан бүх юмыг хэлбэр маягаар ашигладаг. Ардчлал гэдэг үгийг энэ бол одоо юу гэдгийг тухайн шинэлэг юм. Одоо бид нар зарж штэ ардчилсан намын гишүүдийг тухайд юу гэж залуу гэж хардаг, боловсролтой гэж хардаг, тэ зоригтой гэж хардаг. Ингэж хардаг ус өнөөдөр бол яг бодит байдал дээр ардчилсан намыг бол хэрүүл зодонтой тийм нэг ахмадуу цогцолтой хоорондоо зодтолтой гэх ашиг ярьдаг те ийм гэж харж байна. Гэхдээ бас нэг асуудал нь юу гэхээр яг өнөөдөр орон нутгийн төвшөнд ингээ ярихаар жирийн гишүүд өмнө сонгогдсон байсан гишүүдээс гадна залуучуудад очиод ярих гэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд дээрээс зөвхөн Монголоос гэдэг юм уу гадна дотны гэдэг юм пропаганданууд маш их явуулсан. За шулуух хэлэхэд ардын намын нэг схем гэж ярьдаг шнэ. Тооштой холбоо, өсчний холбоо, хандын холбоо юу гэж идэв байж болох бүх холбоог шат чатаараа ингээд үгүйс ингээд эзэмшсэн. Ирэх барьж байгаа улсууд чинь нөгөө арга хэмжээ зохион байгуулалттай супер. Тэрүүгээрээ бариад тэгээд дээрээс нь давхар тарих угаалтай хийгээд авчдаг. Тэгээд нөгөө төлөлтөд нь очиод ингээд залуучуудтай ингээд устрын юм ярихаар за 90-нд бол нэг 100 залуутай болцох нэг 10 байж үлдчихэж байгаа далиун маань чинь юу гэсэн бэ гэж сая сонсоё гэдэг ингэдэг хөөхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр яг өөрсдөө ингээд нөгөө устрынхаа сонгуул ялангуяа Америк олон улс одоо энэ Европын улсууд шиг бага наснаас нь боловсролынхаа систем устрын үзэл санаанууд ийм өнцгөр явдаг юм аа. Чиний одоо хандлага ийм байвал чи ийм одоо тодорхой категорид хариалагднач гэдэг юм уу тэгээ явдаг. Канон дээр хүртэл ярьдаг ч жоохон мацаа аавга те аав та чи ийм үзэл санаатай хүн биш үлээ. Танаас ягаад ийм үйлдэл гараад байгаа гэдэг кино гард юм аа. Тэгэхээр тэр шиг манай анхан шатнаас нь бага наснаас нь бид яг энэ устрын өөх түүх үзэл санаа ямыг бол өссөн сурлуулж зааж дөгөж явах хэрэгтэй байна. Харин тийм би одоо яг таны саяны яг тэр санааг бол ер нь дэмжиж байна. Ер нь бол сургалтын систем. Одоо бидний би бол одоо 2010 онд сургуулаа төгссөн 10 жил. Би чинь тэгэхэд миний боловсролын тэр сургалтын хөтөлбөр одоо ингээд бодоход бол таг социалист юм бид нар заажсан байгаа байхгүй. Биднэрт эдийн засгийн хичээл бол чөлөө зах зээлийн талаар хичээл олж байгаа уу? Яг л нөгөө Оросуудын бичиж өгсөн нөгөө нэг систем боловсрлоор бид нар ингээд л хүмүүж явсан. Нөгөө түүхийн хичээл дээр ч гэсэн одоо Ленин мундаг, Оросууд мундаг, Орос ах нар гоё, Орос ах нар баг монголчуудыг ингээд гоё болгоол тий бидний ингээд эрх чөлөөг нь хамгаалж өгсөн гэдэг. Яг тийм
тийм одоо бид нар чинь ардсан нийгэм хилцсэн мөртлөө бид нар яг л хараа зүгийн ч юм уу эсвэл нэг гадны нэг нөхдүүдийн эсвэл нэг ардын намын тийм боловсролоо эзэмшээд яваад байгаа. Одоо гэхдээ яг хүүхдүүдийн боловсрол нь ямар байгаа магадгүй тэрнийх нь жоохон хэсэг нь байгаа болов уу гэж би хараад байна. Тэгээ энийг бас ингээд яг бид нар үзэл санааны энэ хэлбэрийг ер нь бол боловсролын системд оруулж ирэх нь бас зөв юм болов уу гэдэг дээр би бас санал нэгтэй байна. Оруулж ирэхдээ бас нэг юм аа. Тэгэхээр саний миний хэлээдсэн санаа нэгдүгээрт нь онл дээрээс нь бодит байдалтай. Бид нар яг ардчилсан намын бодит үзэл баримтлалыг бид нар нэг юм. Бид нар тэртээ тэргүй эрхчлөөний үзэлтэй хүмүүстэй. Ардчлалыг бол ерөөсөө 1600-аад онд нөгөө европчууд лама шатаагаад дэлхийн бүр хийгээлцэн лама шатаагаад тэгээд гэгэрлийн 100 эхлээд хэдэн философчд гарч ирээд Францын ховсглаар нэг хэдэн Австрийн онлууд гарч ирж хахад манай хувьд бол айл 1100 200 онд бид нар чинь улс орондоо тэр хууль мөл бүх юм ингээ явцсан. За тэгэхээр хоёул Австрийн мэдээж ардсан нам бол яг барууны чиг баримжаа ингээд бариад аль болох ингээд чанарчаад явах байлгүй. Мэдээж 30 одоо хүнээр ирвэл ардсан нам чинь 35 настай л нэг залуу байх шиг байна шүү дээ тий. Нөгөө талыг харвал 105 нас хүрсэн бүр ингээд баг насан дууссан гэж яхад баг болно шүү дээ тий. Хүний баг дээд хязгаар гэсэн үг шүү дээ. 100 нас дээшлсэн гэдэг чинь. Тэгэхээр яг ингээ харьцахаар ингээд бид нар чинь нэг боловсроод тий нэг хөгжөөд нэг ажил мэргэжлээ нэг одоо л нэг эзэмшээ нэг амьдралын гараа руу гарч байгаа нэг залуу шиг юм яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ер нь цаашдаа за мэдээж одоо энэ давлгаанд марцсан маш олон залуучууд ороод ирлээ. Тэгвэл энэ орж ирсэн залуучууд дээр 2008 оноос хойш ингээд бас нэг дунд шатны наман дээр нэлээд ажил хийгээд оролцоод явсан хүний хувьд энэ залуучуудаа бас нэг ер нь энэ намд орж ирж байгаа бол ер нь ямар хөө байвал ер нь болох вэ гэдэг талаас яг хувь хүний байр сууриасаа нэг яриул. Сонгож орж ирж байгаа залуучуудад бид нэг тийм байх хэрэгтэй юм байх хэрэгтэй гэдэг шалгуур бол нэг хэрэггүй баг. Бүр яг ингээд нэг зориод нэг юм ирэх шиг болгоод байна шүү дээ. Тэрэн дээр бид нар ч гэсэн намын бүтэц удирдлагын хувьд одоо сая Австрийн намын тухай шинжлэгдсэн шүү дээ. Тэрэн дээр бас нэг маш аюул тодорхой байх гэсэн Австрийн намуудыг бас төлөвшүүлэхэд нөлөөлөх гэсэн заалт бол Австрийн намууд өөрсдөө ингээд тодорхой хэмжээгээр төлөөс гарч байгаа бол өөрсдөөс гарч байгаа заадлаараа нийгэм олон нийтийг соён гээгэрүүлэх те. Дээрээс нь одоо нам доторх дэвшилтийн энэ процессууд дээр одоо яг мэрийн зарчим гэдэг нь бол яг шаардлага хангасан хүмүүсээ дэвшүүлдэг, томилдог, сонгодог бахын систем рүү айл болох ажиллаач гэдэг юм яваад байна. Тэгээ яагаад энэ судлаач нар ч ингэж хэлээд байна, бид нар ч энийг ингэж бодоод байна гэхээр яг үннийг хэлэхэд одоо улс төр гэдэг чинь бол намайг анх ардчилсан намд орж байхад эсвэл их сургууль төгсөж байхад улс төр гэдэг бол базар байна те. Энэ чинь бол бэлтгэгдсэн хүмүүс гэдэг ойлголттой. Дээрээс нь одоо энэ улс төрийн онлуудаарч тэр ардчлалын тухай онлуудаарч тэр ер нь ардчлал бол одоо элит гэдэг элдв янз шүү дээ. Элит яг ингээд юу гэдэг төлөөллийн янз янзын зарчим. Гэхдээ нэг юм энд бол улс төрд ямар ч тохиолдолд тодорхой хэмжээний бэлтгэгдсэн хүмүүс явна гэдэг ийм үндсэн зарчим ерөөсөө өнөөдөр Монголд альч нам хэрэгжүүлэхэ болоод удаж штэ. Юусэн мөнгө төлөөл явал тэгээд чи хэдэн жил төрийн алба башсан байх, хэдэн жилийн олон нийтэд ажилласан байх. Ямар сайхан бүтээл төрөөсөн байхаас илүү ерөөсөө дээрээс нь энэ намын нөгөө дотоод талцал хуваагдлаас болоод жирийн гişүүдэн ч гэсэн нөгөө анх намайг 8 онд орж байхад үүрийн дарга марга гэдэг чинь бараг найр хийж үлээж авдаг байлаа шүү дээ. Мундаг залуу ороод ирсэн. Тэгжсэн яа. Мундаг ёстой мундаг гой залуутай боллоо. Сэтгэл хөдлөлөд хэд өдөр дагуулад өөрийнхөө гişүүдээр уулзуулаад явж исэн бохгүй. Тэгээд ямар ч шатанд юу гэдэг чамаас ийм аав чи тгий шүмэгээ шүмээ сонгодгүй. Энэ хүүхдийг л намын орондоо оруулъя гээл бүгдээрээ зэрэг гараа өгөөл хоорондоо хэрэлдэжсэн хүмүүс хүртэл дундаасаа сонголт толгоол авч исэн ийм үе бохгүй. Гэтэл өнөөдөр тэр бодит яг нэг Австрийн механизм ажиллагаа болсон. Амьгүй болсон. Юу гэхээр нэр оруулж ирээл бие нэрүүгээ дохиол оргоос нумаа багцлаа. Одоо тэгээд тэр тийм би одоо дунд чатанд ярьдаг байхгүй. Тэр ах чинь ихчнэл маань хүртэл одоо тийм болсон. Нөгөө ган болтойгоо ингээд яг ингээд хэрэгцээ нарал танихгүй. Одоо өөр хүн яахаар болчихвол ингэж суугаад хажуугаар нь сайн мань өгөө ингэсгээл байдаг. Хөргөн амьд бид нар тийм биш байхгүй юу? Ийм болгоцсон. Юу гэхээр кэшд хин кэштэй дээрээс дараагаар ярих нь яриад багцлах нь багцлаад их ашигт нь амьдралд нь тулахын тулгаа хийсэн учраас энэ үндсэн энэ намын чи амьд механизм одоо юу гэдэг физиологи нь ажиллахгүй байна. Тэгэхээр цаашдаа энийг нь л амь оруулах хэрэгтэй. Тэхийн за та яа. Тэхийн тулд харин миний бодоод байдаг зүйл бол улс төрлөө нэгдүгээрт эрүүл хүмүүс оруулж ирэх. Дээшээ ахих шатанд буюу одоо
төрийн албан томилох энэ бүх процесс дээр цензурээ эргэж харахгүй бол энэ зөвхөн ардчилсан намын асуудал биш. Монголын улс төрийн асуудал, Монголын төрийн асуудал байна. Та энэ хатуу гишүүнчлэлийг юм дэмждэг үү? Хатуу гишүүнчлэлийг бол холбоортойгоор арай хибридээр дэмждэг. Би сая энэ ардчилсан намыг энэ цахимаар бүртгэдэг гэдэг энэ систем явахад би дотор яг миний бодож ирсэн хэрэгжихэндээ гэж бодсон нэг юм жоохон дотоо байсан юу гэхээр би бол тэгж боддог байхгүй ардчилсан намыг хатуу гишүүнчлэл байг. За. Тэдгээр нь татвараа төлөөд үг үзэл бодлоо илэрхийлээд тодорхой төвшөнд одоо нийгмийн оролцоо, зөвхөн тодорхой төр байна уу, салбаруудад оролцоогоо шат чатандаа хийгээ. Энэ бол угаасаа хаач газрын бодит зүйл шүү дээ. Одоо тэр бизнесийн салбарт нараа явна уу, улс төрийн салбарт эрүүл мэндийнх нь ингээд категоритууд нь хуваагдаад тэрэндээ үзэл бодлоо илэрхийлээд тэрэндээ тодорхой ахиа явуул хамаалал. Тэрнээс гадна нэг юм улс төр хийдгүү хүмүүс биш үү? Тэгсэр нэг улс төр үзэлсэн натаа. Тийм хүмүүс болохоор би яаж боддог гэхээр ардчилсан нам зүгээр нэг юм өдөр тутмын ингээ одоо самбар дээр нэг хүн нэмэх дарахад л орчдөг, хасаад дарахад гарчдаг ийм бас нэг тийм юутай болоосоо гэж боддог. Хялбархан зүгээр аппликейшн шиг тэгтээ тэр нь бүр ингээд өглөө болгоо харагдчихад нөгөө юуны одоо нөгөө санхүүгийн юм шиг одоо юу гэдэг лээ хөрөнгөний бирж дээр нөгөө хувьцааны үн унж осч идэг шиг. Тэгээд тийм байвал би юу гэж боддог гэхээр хэрвээ ардчилсан намын дарах зөв бодлого ярихаар өглөө нь 11 цагийн мэдээлэлээр зөв бодлого яриад ард иргэдэд таалагдахад би энэ ардчилсан намын бодлогыг дэмжиж гин гэдэг юм уу? Одоо би яг ардчилсан намыг өнөөдөр дэмжихэд бэлэн байна гэсэн конопо дардаг. Тэр нь тэдэн мянгаар өслөө. Өнөөдөр ийм үг хэлснээр ийм бодлого ярьснаар ардчилсан намын гишүүдийн тоо тэдээр цөөрлөө гэдэг ийм нэг бас юм гоё анхдагч болгож оруулаад явбал үндсэн хатуу гишүүнчлээс гадна ийм хибрид гишүүнчлэл нь бас байх ёстой гэж хараад байна. Энэ өөрөөсөө сонирхолтой санаа юм байна. Санаа бай. Тэгээ наадаа ер нь болж өгөл бас өнөөдөр бол энэ та хэлж үзсэн үү зүгээр. Үзсэн юм л дээ. Зөв нөгөө санал авахд бол би зөндөө бичсэн л дээ. Нэг хэсэг нөгөө намын дөрвөн холбоотой санал авахд бол тэр аппликейшнээр бичсэн. За хоёулаа намын яриагаа одоо дуусгая заа. Одоо хоёулаа жоохон шүүмжил хэлбэр рүү ормоор байна. Гэхдээ миний одоогийн асуулт ялцгүй бас надад явах юм байна л да. За 24 оны сонгуул боллоо. Улс төрийн сонгуул болсон. Ардчилсан нам мэдээ сонгуульд ороод үр дүнгээр бол ялагдсан. Тэгээд хамтарсан засаг масаг гээл тухайн одоо удирдлагууд нь тэгэл явсан шүү дээ. Тэгээд нэг жил гаруй хугацаанд хамтарсан засаг гээл явлаа шүү дээ. Манайхаас 8 сайд мэд ороод тэгээд энэ дээр бас нэлийн албан тушаалын юмуд яригдал ингээ явлаа. За тэгээд одоо би яг миний хувьд бол азарлаа. Би бол баярлалаа. За таны хувьд энэ хамтарсан засаг ер нь байх нь энэ байгууллагын юм зүг. За би энийг яг зүгээр өөрөө сайн мэдэхгүй л 2-3 хөлбөртэй байдаг шүү дээ. Тэгэхээр би сайн мэдэхгүй ш магадгүй. Гэхдээ би бол ингэж харж байгаа. Юу гэхээр ер нь ингээд түүхийг ингээл би бас одоо хуульч хүн хэрнээ түүхийг судал бас хувьтай хувь хүний хувьд их сонирхол судалдаг. Тэгээ энэ анзаараа ингээ харахаар улс төр гэдэг бол шаардлагатай үед заавал юм байх ёстой ч гэдэг юм уу те эсвэл энэ ингэснээрээ бидний үндсэн зарчим алдагдана ч гэдэг юм уу ийм зарчмаас илүү улс төрийн алхмууд гэдэг шаардлагатай алхмууд гэдэг юмд бол би магадгүй шаардлагатай үйлдэл байсан байж болно гэж харж байгаа. Тэр нь өнөөдөр магадгүй харагдахгүй ч болно. Магадгүй Монголд хэрэгцээтэй юмуд байна гэж намын удирдлагууд байд юм уу бүтцийн хувьд үзээд хоёр талаасаа би энэ намуудад ч юм сарын харьцааны бодлого гэж байгаа билүү те хоорондоо хоёр намын дараа уулзахгүй одоо ийм гадаад дотоод ийм геополитикийн асуудлууд байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байна. Хэдүүлээ энэ дээр нэг ингэчмээр байна ч гэдэг юм уу те. Тийм цаг үе байсныг бол мэдэхгүй. Магадгүй тийм үднээс энэ хамтрал явсан байж болно. Тэгсэн бол зөв. Ард дээр нь бас их өөрөөр юм яригдах юм шүү дээ. За энэ бол угаасаа тодорхой хүмүүсийн ардын нам болоод ардчилсан намын тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн тоглолт ирэх ашгаар зангидагдаад тэрэнд нь намын удирдлагууд нь хөтлөгдөөд зүгдээ чирэгдчихлээ ч гэдэг юм ингээ ярьж байгаа. Ингэсэн бол мэдээж буруу. Тэгэхээр би нэг одоохондоо бол яг энэ цаашдаа энэ бодлого зүг байсан уу буруу байсан уу гэж мэдгүй. Ямарсан манай намын удирдлагууд бол чирэгдсэн. Гэхдээ цаашдаа ер нь тэрхэн зүг зүгээр. Ер нь бол энийг зүгээр одоо би бас улс төрийн чиглэлээс сурч байгаа багш нартайгаа бас ярьсан. Тий. Миний мэдгч юм гэж байна. Гэхдээ ер нь бол улс төрд судалж байгаа, олон жил судалж байгаа хүмүүст бол нэг л юм байна. Ер нь альва улс төрийн илтгэдэг олох болцсон. Ийм нөхцөлд цөөх болцсныгаа татаж хамтраал те.
Энийг бол ерөн жолоохондоо ирэх шиг гэж харна. Энийг бол сөрөг хүчнэ. Тэгтээ тэргүй бодлого шийдвэрээ тодорхойлоход ард түмэн сонгогдсон байхад хаа байсан олонх ямар тоон хүрэхгүй тэнцчихэд байгаа бол нэг өөр хэрэг шүү дээ. Гэтэл элтэд олох бодлогоо элтэд тодорхойлоод явах чадвартай байж ийм асуудлыг гаргана гэдэг бол тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байна. Ийм байдлаар улс төр явж болохгүй гэсэн юмыг бол нэлээд олон улс төрийн судлалын хүмүүс бас ярьж байгаа. Миний хувьд бол хамтралыг цаашдаа одоо юу гэдэг бүр ёстол нөгөө дайны байдал үүсчихдээ юм бол энд бол нэг хайхтар элтэд олонх болцсон улс төрийн хүчин бол дангаараа хариуцлага өрөөд бодлогоо хэрэгжүүлээд ардаас ард иргэд дүн тавилах хэрэгтэй. Түүнээс ард иргэдийн сонгосон сонголтыг үнгүүдүүлж завсардуулж эн чинь бол сонгохгүй та нарыг ингээд бараг сая төв сонгоч уу 70-80% сонгоч уу. Ардын нам бол тий ардын нам чинь 68 суудал арцсан 42 суудал тэгээ нөгөө жижиг ямаач нөгөө 448 гэх. Тэгэхээр чи элтэд олох байгаа юм. Ямар ч тийм 60 тэгээ парламентын талаас илүү хувийг нь ардын намд анхаараа авцсан. Энд чи ямар олон болсон биш олонх болчиход шүү дээ бүр. Тэгэхээр чи энэ дээр бол нэг тийм би болохоор яг хоо таны яг саналт зэрэг сүүлийн дээр хилээд байгаа чи бас нэг санал нэг байна. Гэхдээ би ингэж харддаг юм. Үдэл санаа талаас нь барууны зүүнний хоёр нам яагаад нэг бодлоготой явах хэрэгтэй гэж би хайхаад байгаа байхгүй. Энэ дээр яг хоо чи тэр юу үзчихсэн нөө? Хаанах юм блэ? Европын жижиг улсуудын нэг улс төрийн олонхтой кино байдаг шүү дээ. Тэрийг би нэрийг санахгүй байна. Тэгээд дөрөөсөө нөгөө нам гээд тийм манах шиг ингээд улс орноор хоёр өгцсөн юм олон гişүүдгүү. Нам тодорхой хэмжээний өөрсдөө үзэл санааны нөгөө намын нам үүсгэн байгуулж болох хэмжээний тоо буюу манайхаар 801 лөө. Тий. 800 идчихвүлээ. 801. Тэгээ гар үсгийн цуглуулад нам болцсон. Тэгээд тодорхой юу гэдэг байгаль орчны бодлого, эрүүл мэндийн бодлого хоёр тал манай нам өрсөлдөн төр бодлогоо нөгөө одоо чинь Европын улс төрийн нам очиж ерөөс дандаа нөгөө юу штэ. Мажор пропорционал. Тэгэхээр намынхаа бодлогоор өрсөлдөд гараад ирэнгүүт шууд ерөөсөө нөгөө үзэл санаанаас үл хамааран тухайн бодлого дээр нэг одоо ерөнхий сайдын нөгөө олонх нь амлаа гэхэд эрүүл мэндийн салбарт манайх ийм бодлогоор орё. Тэгэхдээ миний хэлэх гээд байгаа санаа чинийхтэй юу гэхээр ингэж байгаа байхгүй. Ардчилсан нам бол мэдээж эдийн засгийн хувьд те ийм ямар байх хэвээр, татрын бодлогын хувьд ямар байх хэвээр, нийгмийн хамгааллын хувьд ямар бодлого байх хэвээр энэ үндсэн суур зарчим байна. Гэхдээ тухайн нөхцөл дээр засгийн газартай хамтрах нөхцөл манайх хэрвээ эрүүл мэндийн салбар авал ийм бодлого хэрэгжүүлээд явна. Энийг танаа хүлээн зөвшөөрч ивэл окей. Гэсэн ийм юмнуудаар л бодлогын тохирол гэсэн үг шүү. Тийм тохироо явдаг юм байна л л дээ. Би бол ингэж би бол яг бодлогын тохироо хийсэн бол яг хийж болох байх. Гэтэ манайхаа яг тийхгүй би зүгээр ингээл өнгөцгөө харахад бодлогын тохироо биш зүгээр их ашигын тохироо хийгээд байгаа юм болов уу шахаад байгаа. Яг тийм зөндөл. Та яг гэхдээ юу гэж ямар дүгнэлт өгдөг вэ? Жишээл сая хамтарсан засаг одоо ажиллахын үр дүн дээр. Саяны хамтарсан засаг ажиллахад бол би яг зарим салбаруудад бол ачаал баталтай гэж харсан. Нүхээр уул уурхаа одоо том төслүүд уран их ямар хөдлөө зарим нь хөдлөө зарим нь одоо тэгээд ямар нэгэн байдлаар зогсоолоо шүү дээ. Тэгээд байгаль орчны салбар гэх мэтлээ эдгээр төр бол бас нэлээд тийм нөгөө уур амьсгал орж ирдэг шүү дээ. Тодорхой хэмжээний олон нийтийн хүлээж ийсэн аж ахуйн нэгжүүд бизнес ахны хүлээж ийсэн бас тийм бодлого шийдвэрүүд дээр бас нэлээд зүтгэж үзлээ гэж харж байгаа манай намын хувьд. Тэгээд гэвч хамаагүй бол нөгөө толгой нь ийшээ өвч одоо сүүл хаашаа тийшээ. Тийм болж тусах шиг боллоо шүү. Тэг ямар ч байсан нөгөө оюун эрдэнэ гэдэг нэг ерөнхий сайд ингээд сөрөг хүчнээ кармалцсан. Тэгээд өөрөө хамгийн том эрх мэдлийг атгацсан. Тэгээ ёстой юм болвол хэвлэлт хаалттай ялангуяа тий юм болвол тэгээд нэг цагтаа шүүх гэх хүн болгоныг ингээл наана цанаа болгодог нэг тийм тогтолцоо бий болох гол азар нэг хідэн залуучууд бас яг дотоо бас улс төрийн байсан л хэлдэг. Гэтэ нэг ийм хүү нэг азны юм болоод ингээл засаг солигдол өнөд ингээ явж лээ. Тэгээ ашгүй нөгөө манаа нам засгаас гараад хөөгдөөд гэх юм уу одоо хадын намдаа хөөгдөөд тэгээ гарлаа л да. Тэгээ би бол тэр үед баярлсан. Яг тэгвэл бид нар эргчил үнэхээр бидний эргчлээ бүр авторитар дэглэм рүү бид нар орцсон байсан шүү дээ. Шилжсэн байсан. Тэгээ тэрийг одоо ингээл ус төстөнд нилээ ярьсан. Тэгэхэд ашгүй тэрийг ингээд залуучууд гадна тагслаа ордон дотоош нилээ ус төр явсан байх. Тэгэл энэ Монголын нөгөө хувь заяа, Монголын заяа их гэдэг нь баг бас байдаг юм болгоодаа гэдэг нэг тухай бодолд хөржил байлаа. Тэгээ таны хувьд бас энэ тэр уур амьсгалыг дахныхын хэр мэдэрсэн бэ? Ер нь бол тэр чинь жагсаал зурлаан бол зөвхөн Улаанбаатарт хийсэлүүд ахын ч гэсэн ихсэн шүү дээ.
Хийгдэхдээ их гоё. Энэ манайхан чинь нөгөө юмыг гой дагаж үзүүгээд хүзүү дагаж гоё гэдэг юм лээ. Гой дагаж үзүү гэдэг юм лээ. Тэрэн шиг ингээд нөгөө юмыг дагуул тонгорч гад байдаг. Тэгэл янз янзын эрх ашигтай хүмүүс тэрийг далиндуулж гарч ирж байна тий. Дээрээс нь яг ер нь бол арт иргэдийн хувьд бол энэ байх ёстой гэдэг энэ зарчим дээр ер нь олонх нь байсан. Энэ бол залуучуудын зөвөө. Тэгээд ер нь ч тэгээд бас сая өнгөрөгч онсон засаг бол ялангуяа толгойн тий. Тэгээд Монгол ардын намын бодлого юм. Тэгээд хэдэн ч удаа монголчуудыг хурч тий. Тэгээд хамгийн гол нь манайхан ч нөгөө Монгол улс жижиг юм ер нь хүн ам зүйтэй. Хүн ам зүйтэйгээс гадна систем ч өөрөө амархан баригддаг юм нөгөө дээрээс төр засаг нь бараг 300-400 мянган хүн барьчих чинь. Тэгээд тэрнтэй холбоотой санхүүжилт бизнес хийж байгаа. Монголд яг ингээд натурал бизнес аягүй зөөхөн болчиход байна шүү дээ. Ерөөсөө төр сандал ширээ худалдаж авдаг, хоол худалдаж авдаг, зам барьдаг, барилга барьдаг. Тэгэхээр төрөөс хамааралтай. Тэр 300 мянгаад хүн төрийн албаа. Одоо сүүлдээ бүр төр хувийн хвшлийн түншлэл гэдэг нэг гоё нэртэй байна. Чи зүгээр одоо бодлоо. Бид нар арслан мянга аягүй хүнд байгаа үстэй. 300-400 мянган төрийн албаа гэж байна заяа. Хоёулаа хүмүүнээ тоолъё л да. 3 сая хүний чи одоо сая 500, сая 600 мянган сонгогч байна уу? Тийм. Тэгээд сонгогч гэдэг үлдсэн одоо хүүхэд юу гэдэг тодорхой төвчний юм. Тэнгүүдийн тэр дотор чинь 300 мянган төрийн албаа гэж. За тодорхой төвчний хүмүүс нь цэрэг айрам. Тэгээд тодорхой төвчний хүмүүс нь төртэй холбоотой төрийн өмчт компаниуд. Тэгээд доошоо ингээд юу гэдэг шоонгийн доортол ингээд холбоотой явж байгаа шүү дээ. Тэр ерөөсөө нэг юм жижиг бүтцтэй юм чи тэр чигтээ бүгд нэг юм сүлжээнд байгаа. Тэгээд энд чинь нөгөө очиод үзэл санаа ярих аягүй хэцүү. Тэ? Очихлаа ингээл дараагаас хайсан ярихаар тэ. Тэр чи энд чи аягүй хэцүү нөхцөлөд бол тэгж харагдаж байгаа байхгүй. За ямар ч байсан ингээд арслсан нам маань ямар ч байсан одоо өөрийнхөө зам руу орж ийн гэж би харж байна. Тэгээ арслал гараад ингээд 30 одоо ч бараг 36 жилийн болох болчихсон шүү дээ. Арслан намын одоо 4 сарын давнаач бас намын баяр болно шүү дээ. Тэгээ энэ хугацаагаа бас хоёулаа дүгнээд ингээд харахаар энэ арслал тухайн 90 оны одоо бас энэ чинь онцлог бас жил юм билээ шүү дээ. Морин жил гарсан тийм. Тухайн үед цагаан морин жилээс энэ жил гал морин жил тэгээ тийм. Тэгээд энэ арслал ер нь Монголд яг юу авчирсан бэ? Одоо хүмүүс бол энэ арслал гэхээр нэг янз янзаас нь тайлбарлал байна л да тий. Таны хувьд. За би энэ асуултыг бол маш их боддог. Ер нь бол зөв хүмүүс их ярьдаг шүү дээ. Буруу байсан зөв байсан. Ер нь арчил гарч ирснээр ус орон сөгдөж гин гэж гэсэн, давбуурж гин гэсэн юм ойлголт. Социализм гоё байсан гэдэг. Тий. За миний хувьд бол арай өөрөөр хардаг. Ер нь бол яг юу авчирсан бэ гэвэл дагалдах асуудал. Юу гэхээр одоо манайхан ярьдаг шүү дээ. За та арчил гарч ирснээр та гадаад паспортаа боллоо, өмчгөрийн гэсэн өмчтэй байраа авчиж авлаа, малаа авчиж авлаа гэх. Энэ бол нэг арчлын эффект гэж харж байгаа. Юу гэхээр энэ бол авчирч өгсөн асуудал. Юу өгсөн юм бэ биднэрт яг энэ арчлал биднэрт юу өгсөн юм бэ гэдэг нь арай өөр. Би бол одоо юу гэдэг Монгол улс одоо Батмөх Даян хаанаас хойш тэгэл манч чингүрэнд эзлэгдээл тэгэл 200 жил гээл одоо оюуныхаа бүх юг одоо яг тийм дархлаа гэдэг юм уу юм бүгдийг одоо бас арчууллаа шүү дээ одоо дэлгэтлүүллээ шүү дээ. Араас нь ахаад 100 жил Оросын албаны улс одоо тий Орос улс бидрийг түүхийг хүртэл зохиогоод Чингисээр ярихад ерөнхий сайд нь хаана өөрөө хаадынхаа тухай ярих бодох хэрэггүй ханамжигтэй гэдэг ингээд сууж ирсэн. Ингээ үндсэндээ энэ чинь 200-300 жил гэдэг чинь бага хугацаа биш. Жижиг улс бол мөчхөн хугацаа аахгүй. Гэтэл 1990 оны арчилсан хувьсгалыг би ялангуяа Мохийнхаа ах нартай ярих хэрэгтэй. Та нарын яриад байгаагаас илүү юм авчирсан. Энэ бол Монгол улсын, Монгол хүний, Монголын хөв зээний үнд зүйлийг авчирсан юм аа. Буцааж одоо энэ тэр одоо өв соёл те заншил, шашин шүтлэг энэ бүхэн чи эргээс хэрэгсэн байхгүй. Тэгээ эзэн хаанаараа бидний бахархал ерөөсөө бид Монгол хүний бахархал хаях хэрэгтэй. Одоо тэр бол угаасаа яг дагвар үзэгдэл гэдэг байна. Гэтэл 90 он гараад юу гэхээр бид нар түүхээ судалж гисэн. Одоо өнөөдөр залуучууд түүхээ маш их судлаад ямар олон худлаа ямар бидний тархийг уугааж исэн гэдгийг мэддэг болцсон. Яаж бид нар ингэж те эдийн засгийн хувьд боловсролын хувьд мэдээж ингээд ийм механик үйлдэлүүдийг бол бид нар
үүсэхгүй шүү дээ. Монголд одоо юу гэдгийг Оросын ард түмэн барьсан тий Европын ард түмний барьсан бидэртэй хамтарч ажилласан юмнууд үүсэхгүй. Гэхдээ хизээж бидний Монгол гэдэг үнэт зүйлийг таг хаацсан байсан байна. Монголынхаа тухай бод. Одоо жишээл бид нар Оросоос салааг байсан бол одоо бүрээд шүү дээ. Үгүй тийм шүү дээ. Одоо бид нар өнөөдөр л ярьж байгаа Монгол бичгийн төрийн бичиг болгож шүү дээ. Гэтэл чинь өөрсдийн кирилл бичгийг бид нар Монгол л гэж боддог. Ялна шүү дээ. Тэг өөрсдийнхээ төгийг ийм л байсан байна. Одоо нөгөө богдхан бол сохор нөгөө Монголын эсрэг нөхөр байсан байна. Чар кино түүхийн кинонууд ихэнхдээ тийш гардаг. Одоо ч гэсэн бидний аав ээж тэрнээсээ салаагүй. Одоо ээж аавтайгаа ярихаар мандахаас цэцэн хатанг үзчихээд мандахаа тэгээд өгсөн шүү дээ гэж. Эсвэл алаа хийцэн л гэж байгаа байхгүй. Ард нь хичнээн хөвгтэй болоод Монгол яаж өгцгийг гэдэг асуудал ахаал байна. Тэр яг би энд бол хамгийн том арчлан авчирсан зүйл бол Монгол улсын бүр хэдэн мянган жилийн өв соёлыг устгахтаа тулцсан байсан өв соёлыг л буцааж авчирсан. Өгсөн. Энэ бол өнөөдрийн хамгийн том арчлан. Би одоо яг таны энэ үн дээр чи би бол ийм үгийг хэлэх дуртай. Ер нь жил болгонд хэлдэг юм. Яг сошиал хуудасаар л дамжуул л та. Арчлал Монголд ирэхдээ дутуу байсан эрх чөлөөг эрх чөлөө тусгай тогтолцоог бүтэн болгож өгсөн юм а гэж. Энэ бол би энэ үгийг л ер нь хэлэх дуртай. Магадгүй энэ бас онсон үг юм болов уу гэж би хаяада боддог л та. Харин монголчууд яг чиний хэлдгээр хэлэхэд монголчууд Аз болоход хэдий цөөхүүлээ хэрнээ тархины дархлаа асар өндөртэй ген тархины дархлаа өндөртэй учраас хэдэн зуун жил манж Орос гэж явсан ч гэсэн тархиндаа битгий бүр зүрхэндээ ингээд одоо тэр хуучны тэр армаануудыг уншихаар тэр цаамаа ямар амар үзэл бодол эрх чөлөө харагдаад байна те. Сүүлийн үед ер нь залуучууд шилдэггүй яг нийгэм өөрөө л нөгөө би ус төрийг оролдохгүй ус төр чамааг оруулж ийн гэдэг нэг гадаа гарчаад байна шүү дээ. Яг тэрийн шиг гэх юм уу эсвэл ингээл залуучууд хүссэн үсээгүй одоо ингээл ус төрлөө өөртөө татагдж байгаа шиг зарим нь яг өөрийнхөө хүслээрээ бас ингээд сонирхоод орж ирж байна те. Тэгээ бас өмнөхөө бодвол сүүлийн үед залуучууд ялангуяа энэ гарч иж байгаа энэ 2000-аад оны нэг зэтүүд гэж ярьдаг шүү дээ. Одоо нэг өөртөө нэг бид нар бас өгсөн юм уу эсвэл тэд нар өөрсдөө үзээ мэдэхгүй ямар ч нэг тийм генерашн бий болчиход шүү дээ. Тэд нар маань одоо бас ингээд идэвхтэй ус төрлөө орж ирж байна. За энэ залуучууд ингээд ус төрлөө ингээд бас ингээд тодорхой хэмжээ орж ирж байна. За нөгөө тал дээр нь хүмүүс бас ус төр баа заваа бохор наа чи энэ нь бол балиар гэдэг нэг бас нэг өнгөс байгаад гэх шиг байна. Тэгэхээр энэ ус төрийн энэ гоё ус төр яагаад хэрэгтэй ус төрийг ер нь яг зөв талаас нь яаж хүмүүст ер нь ойлгуулж болохоор байдгийм бэ гэдэг талаас бас таны байр суурийг сонсомоор байна. За миний хувьд бол яг би ч нөгөө анхны дунд чатанд байсан хүний хувьд хэлэхэд ер нь ингээл залуучууд дээр ороод ингээл олзолт хийх гээл ордог байхгүй юу? Сургууль одоо дархан чин зөндөө сургуультай. Тэгээд ингээд шинээр ингээд залуучууд дээр ус төрийн талаар юм явах гал байна. Бүгд нэг юм хүчээр авчраас болгоцсон юм шиг л хэвтэй юм гэсэн. Тэгээд за та нарт одоо яг өнөөдөр ингээд асуудаг ингээд нам ус төрийн талаар ингээд ямар нэгэн сонирхол байдаг уу? Ус төр дээр нь орё гэж бодож байгаа, оролцъё гэж бодож байгаа залуучууд байдаг уу гэхээр дурдгүй байхгүй. Нэгсэндээ нөөл гэсэн үг шүү дээ. Чинь тодорхой тариг угаалт юм давтцсан зарим нь өөрсдөө ойлгохгүй байгаа. Яг харах байхгүй. Хэлхээс нааш гэдэг ш. Тэгэхээр нөгөө талаас нь асуугаар албаар би нөгөө талаас асуудаг байхгүй. За яг маргаашийнхаа тухай санаа зовж байгаа хүн хэд байна. Маргааш чиний сургуулаа төгсөөд чиний амьдрал, чиний бизнес, чиний гэр бүл. Маргаашийнхаа амьдрал санаа зовж байгаа хүн яг өдөртэй байна уу? Бүгд гараа. Тэгэхээр бид нар асуултаа буруу тавиад байна гэж хараад байна. Юу гэхээр чи маргаашийн ус төрийн талаар санаа зовж байгаа нөхөр тэр нь ойлгохгүй байна. Үгүй л шүү дээ. Өөр л үгүй л. Тэгээ ус төр надад хамаагүй гэх тээ. Тэгтэл чин тэрийг бид нар ярьдэн шүү дээ. Ус төрөөр оролдохгүй бол ус төр чамаар оролдоно гэдэг. Энэ чинь өөрөө саяны агуулга. Гэтэл хүмүүс ойлгохгүйгээр энэ ус төр надад хамаагүй гэж яваад байдаг. Гэтэл маргаашийнхаа өөрийнхөө сонголт амьдралд гаргах шийдвэр оролцоо бүх юм дээр ч ус төр өссөн өсөөг нь алдаас явж байгаа. Тэгэхээр бидний хувьд залуучуудад ч тэр ер нь нийгэмд ч тэр ойлгох хамгийн чухал зүйл бол та маргаашийнхаа тухай санаа зовж байгаа бол ус төрийн талаар тодорхой хэмжээний ойлголттой шийдэлтэй байх хэрэгтэй. Шийдвэртэй байх хэрэгтэй, оролцдог байх хэрэгтэй. Тэгэхгүй бол маргаашийн ус төрд та өөр шийдвэр гарсны дараа та 1000 улаад 1000 талбай дээр ч гэсэн. Одоо өөр хүний сонголтын зориулалт тэрийг бол сүүлийн үед бүр би махуу дээр ойлгож байгаа шүү дээ. Сүүлийн 10 жилийн хугацаа өнгөрлөө шүү дээ. Ер нь тийм шүү дээ. Тэгэл одоо оролцох нэг талаасаа тэр чинь пропаганда яваад байгаа байхгүй. Ерөөсөө өглөө босвол эхнэр хүүхдээ цэцэрлэгт нь өргөж өгөөл ажилд нь өргөж өгөөл орой гэртээ аваад ирж байгаа залуу лайк тийм мундаг гэж харуулах гэдэг шүү дээ. Гэтэл улс төрд орж байгаа залуучууд цөөхөө аригч.
юу гэдгийг бөхс толоогч Суугны ус. суугны ус хийхийг тэ өөр ажил амьдралгүй мөн үгүй л дээ эн чинь бүр хамгийн нэг номерын асуудал учраас ер нь цаашдаа өсөн залуу бүлтгэх бүгд л тодорхой хэмжээний оролцоотой ойлголттой байх болоо л гэж. За би одоо яг сүүлийн нэг асуулт асууж. Одоо юугүй Мартин 8 болгож байна. За энэ Мартин 8-аар үгийн юу ярьдаг вэ? Мэдээж эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг ярьдаг. Гендер биш үү? За гендер дотроо эмэгтэйчүүдийг ер нь бол маш тийм түлхүү ач холбогдол өгч хүмүүс ярьж штэ тий. Тэгэхээр та жишээл одоо манай хуулийн дээр бол одоо бүр 30% эмэгтэйчүүдийн квот гэсэн. А манай нам бүр 40% квот гэдэг дөрвөндөө оруулсан байх жишээ нь. Тэгээд энэ нь өөрөө ялангуяа барууны чиглэлтэй намд ер нь нэг байх ёстой үзэгдэл мөн үү? Ер нь тэгээд бас дараагийн асуулт нь энтэйг уягдаад дараагийн асуулт нь эмэгтэйчүүдийн манлайлал чухал юм уу? Квот чухал юм уу? За наач бас их сонирхолтой асан. Би 100% ярьж чадахгүй ч магадгүй. А гэхдээ зүгээр өөрийнхөө ойлголтоор хэлээ. Ер нь зүгээр эхлээд шууд эхний асууснаас ч эхлэхэд ер нь бол Монголд эмэгтэйчүүдийн эрх бол хэдэн мянган жилээсээ маш өндөр. Одоо харчилсан гэдэг Америк, Европт ч Монгол эмэгтэй шиг эрхчлөө тэдэрт бараг байдаггүй юм байна лээ. А монголчууд бол гэр бүл ер нь зүгээр эмэгтэй хүүхэд төрөөл аавдаа эрхэлдэг шүү дээ. Ерөөсөө тэр айлын ганц л нар гэж явдаг те. Тэр ер нь бол Монголын эмэгтэйчүүд улс төрийн түүхэн зураглалаасаач тэр төрд оролцоо гэр бүлд эзлэх байр суурь, нийгэмд эзлэх байр суурьуд бол хизээш тийм унаагүй. Тийм очоогүй дээр гараагүй ч гэсэн унаагүй. Тэгэхээр би яг зөв нэг гинт амар унтсан нэг амар эцгийн хэрэгтэй болсон давмгаалцсан газар гендерийн асуудал ярих гэдэг юм шиг жоохон нэг тийм маш юу ядгүй таашаадгүй гэдэг юм те нэг энэ бол Монголд угаасаа л байж байгаа асуудал. Арай өөр одоо юу гэдэг сэрмэтчилсэн юмуд бол өөр шүү дээ. Нэг хоёрт нь улс төрийн квот гэж штэ 30% 40%. Энийг бол яг тодорхой төвшөнд нөгөө бид нар ингэж юм нөгөө мөн чанар, шинж чанар хоёроо ирэхэд ялахгүй яваад байгаа юм бас харагдаж байгаа. Юу гэхээр улс төр ерөөсөө эмэгтэйчүүд байхгүй болоод улс төр мөх болоод байгаа юм уу? Эсвэл бодлого нь буруу гараад байгаа юм шиг ойлголтыг явуулаад байна шүү дээ. Харин тий. Гэтэл эн чинь бол шинж чанарын асуудал багхгүй. Шинж чанар нь гараад байгаа шинж чанартаа л үзээд байна. Мөн чанарын хувьд бол зүгээр эмэгтэйч вэ, эрэгтэйч вэ болов бодлого гарвал улс орон дампуурдгараа л дампуурна тий. Хулгай хийдгүүл хийдгэрэл одоо зөндөл хулгайч тэр ялбаагч эмэгтэйнэр хилэн болоод дараагийнх нь бас нэг асуудал нь улс төрийн квот заах. Тэр чинь бол яг би бол арай өөрөөр бас ойлгоод яриад байгаа хүмүүст юу гэхээр нэр дэвшигт квотыг бол заачиж байгаа. Түүнээс заавал гарах ёстой гэсэн ойлголт бас биш байхгүй. Тэгэхээр 30% байна уу 40% дэвшүүлнэ. Тэр нь 30% 40% заавал гарсан байх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл улсын хурл заавал 30-40% гарцсан сууж ах ёстой гэдэг ойлголт бол бас байхгүй байх гэж байна. Үнэхээр аль нам нь 30% дэвшүүлэн 40% дэвшүүлэн тэндээс хэдэн үн орж ирэх юм. Одоо хэдэн үн орчод байгаа тийм. Тэр энэ жоохон өөр асуудал. Тэгвэл яг нь ер нь бол нэг юм нь манай ирчүүд гараад ирнэ. Ард нь бүх ер нь улс төрийн бүх эмэгтэйчүүд хийгээд байна. Үнцэн ажлыг хийгээд байна. Урдуур ирчүүдийг гаргаад энэ хэд бол ерөөсөө олигтой юм хийхгүй гэсэн санаа шүү дээ. Ер нь бол яг тийм л мессеж л түгээгээд байна. Гэхдээ яг тэрний оронд арай жоох өөр. Ер нь бол эмэгтэйчүүд тодорхой үнэхээр манлайлагч эмэгтэй байгаад мундаг эмэгтэйчүүд байна шүү дээ. Манай намд гэхэд би бол одоо бахархдаг шүү дээ. Манай тэр юуны зэн наран туяа, Салтангийн хотын туяа гэдэг ер нь тийм одоо манай намын баярмаа гишүүн бол хатуу самраа байна. Тэгэхээр ер нь үнэхээр тэр баярмаа гишүүн өдрийн ярьж байгаа тэр улс төрийн поинтууд энийг мэдэрч байгаа, ойлгож байгаа. Тэгээд судалсан байгаа. Энэ бүх юм бол хэдэн ирчүүдээс ч илүү байна. Тэгэхээр ингэж гарч ирж байвал тэгэхээр одоо би танд хоёр сонголт асуулаа шүү дээ. Квот уу манлайлал уу гэдэг. Манлайлал чухал. Тийм шүү дээ. Манлайлал уусаа өөрсдөө эмэгтэйч эрэгтэйч бүтэн аваад гарна шүү дээ. За би яг наадхандаа чинь нийцэл байна. За тэгээд хоёулаа бас нэлийн цаг явсан байна. Тэгээд маш олон зүйлүүдийн талаар ярьлаа. Тэгээ бас ингээд зориод хаас дахнаас ингээд Улаанбаатарт бас ирээд ингээд бас ярилцах боломж олгоод ингээд бас өөрийнхөө бодол санааг бас нээлттэй илэрхийлсэн амбалдахтаа баярлалаа. Тэгээд цаашдынх нь одоо мэдээж улс төрийн чинь дотоод асуудлыг цэгцэрх болоогүй ингээд дахиад нэг хэдүүлээ бас нэг сар шахуу баргалуулах болов да гэж би харж байна. Тэгээд энэ бүх ажлууд нь амжилт хүсье. Тэгээд мэдээж дотоод сонгуульд орж байгаа бах, дотоод сонгуульд амжилттай оролцоороо. Тэгээд намаа бас саяны одоо яг
таны ярьсан дээр үзэл санаа, үүс хэрэг болгон ч ингээд бодит хөрсөн дээр бодит амьдралдаа уягдаад ингээд хэрэгжээсэй гэж миний хувьд одоо чин сэтгэлээс өсөж байна. За тэгээд хэлсэн баярлалаа. За ингээд өнөөдрийн подкастын маань зочноор Дархан уулын аймгийн Ардсан намын гишүүн Ган Болдох маань оролцлоо. Тэгээд дараагийн дугаараараа иргэн уулзцгаая. Баяртай. За.